Хоолоо идчихлээ тэхүү. Наа чи хөрөөд бүр жанхуу боллоо. Ядаж нэг халбацдаггүй. Чамайг жаахан байхад бантангийн чинь би хөрөгдөв эс. Таава ингэж болохгүй. Гэхдээ хоол идэхгүй бол би чи үүднэ. Үгүй тиймстэй. Намайг халбахтахаар идэхгүй ээж. Ээжигээ халбахтахаар иддэг байж үлээ. Таны захих юм бол хүүдээ хэлчихээ. Би яхад амжуулаа хэлчихдэггүй. Таар хоол ажилтаа. Дамын үг дамжигтай. Дамжсан сэжигтэй гэж байдсан шүү дээ. Хөөе. Бүртэг дээр таныг халамжилж чадахгүй бол та ах руу зүгээр уцаар л хэлчихэж дээ. Заавал энд ирүүлж яах гэдэг. Хаавс Америкт өгнэг. Утсаар биш. Уулзж байгаад хэлж захих үг байдаг юм аа. За тааш дийлдэхгүй юм байна л да. Ахыг дуудъя. Гэхдээ та аминаа дуудаж яах гэдэг юм бэ? Бид нэр салаа удаж байгаа шүү дээ. Үхлэл бид хоёрыг салганаа гэж хэлээд чи хурмаа хийсэн байхаа. Тэгэхээр салаагүй л гэсэн үг. Амин дээ. Би аминаа дэлж чадахгүй. Надад хэцүү шүү дээ. За, би аминаг дуудчихъя. Ахрууч яг одоо залгаад Хурдан Монголд ир гэж хэлээ. Харин та хоолоо идэж шүү. Ах чинь юу гэж хариу хэлэхээс л шалтгаална. Одоо бүр тахтай яриад ах бараг ирж явах уу? Байна уу бүртээ? Байна хаа. Хаа. Та маш яралтай. Хамгийн үнэтэй чамаагүй пледийг аваад Хурдан Монголд ирэх хэрэгтэй. Яасан зүгээр үү? Бүгдээр ингээд цуглуулж хагаад заавал уулзах асуудал юм гээд хоол мол идэхгүй бөө юм болж байна. Өвдөг үстэй. Аав зүгээрээ. Заавал таныг ирүүлж иж биднийг бүгднгийн цуглуулж иж ярих юм байна гэдэг нэ.
Гэхдээ тэгээд зүгээр хийж яагаад захиас энэ төр хэлнэ гэдэг. За өөр яриад ах юм байхгүй. Заавал хорт ир. Эргээд хариу өгөөрэй. Яасан? Энэ аав одоо яах гэдэг юм бол? Би хаан зүгээр хийж л захиас энэ төр хэлнэ. Хүрээд ир гэсэн байх юм. Хоол ундаа идэхгүй нэг. Ямар сони юм бэ? Гэхдээ зүгээр идэг байгаа. Гэтэ зүгээр хэлсэн хүн захиас хэлнэ гэж баймааргүй юм да. Бүртж өгнө аавыг зүгээр л гэсэн л дээ. Эсвэл аав бүртийн дээр нь тасахгүй байна уу? Нэрээ ямар нэг юм болчоод цаадвал чинь хуугаад байгаа юм болов. Миний ань очичоод ирэх үү? За, хэрхэр бас. Одоо хоолойд. За, ирлээ гинэ аав хоолойд. Хоолойд. Ирнэ гэж. Монголчин заяа хоёр маань хүрээд ирж болсонгүй юу? Хамтсангүй. Амина маань хүрээд ирдэг нь яамаа та. Та нарыг хамттай байгааг чинь харах сайхан байна. Бүгдээрнгийн чинь нэг дор дуудсны учир гэвэл одоо миний хэлж ярих зүйлийг дараа нь нэгнээс ам дамжиж сонсоод биеиндээ итгэх итгэл алдарч муудаж салах юм болох вэ гэсэндээ л хамтдаа хүрээд ирээрэй л гэж хэлсэн юм. За аав нь хүүхдүүдтэй гэрээслэлээ хэлье. Юу гэрээслээ та? Аав нь өөрийнхөө болоод ээжийнх нь намтар түүхийг бичиж үлдээж байгаа маа. За болооч та. Үгүй ээж аваарынхаа намтрыг мэдгүй хүн ингэж юу гэдэг. Тэгээ бүгд л мэдчихэж байгаа үстэй. Аав нь өөрийнхөө болоод ээжийнх нь ээж аав өвөө эмээгийнхэн тухай мэдж санджаагийнхаа хэрээр л энд бичиж үлдээлээ. Намайг өнхрөөд өгөхөөр энэ бүхний талаар хэлж ярьж дурсах хүн та нарт олдохгүй шүү. За одоо аав нь байгаа өмч хөрөнгөө хүүхдүүдтэй нэг хувааж үлдээе. Хамгийн бага дүүгээс нь эхэлж үү. Энэ гэрээс миний бүрт охин л хамгийн их зовж зөтөрч хамгийн бага мөнгө төгрөг авсан байх шүү. Аав ээж хоёр нь харин хоёр ахт нь л илүү анхаарч ирсэн байх. Магадгүй отхон баярт бүр их юм их ч өгсөн байж болох юм. Энэ утгаараа одоо аав нь юм өвлүүлэхдээ хамгийн бага юм авсан охиндоо хамгийн их юм үлдээж хамгийн их юм авсан энэ отхоод хамгийн багыг үлдээх нь шудрагч байж магадгүй. Та яаж ч хоосон болно. Би зүгээр. Аавдандаага бүх мөнгө төгрөг энд л байна. Аав нь энэ байгаа бүх мөнгө төгрөгөө
охиндоо өвлүүлж үлдээж байгаа юм шүү. Миний хүү мэдэндээ өөрийн гэсэн орон байргүй хүн амьдрал нэг л тогтож өгөхгүй. Уруудаж дороотох нь их байдаг. Аав нь өөрийнхөө нэр дээр байгаа энэ байр саваа Амина отгоо хоёртой үлдээж байгаа юм шүү. Хоёр хүүхэд минь одоо тус тусдаа амьдраад байлгүй. Нэг дороо орж илэг бүтэн сайхан амьдраарай. Та хоёрыгоо нэг гэртээ ороод амьдарч байгаагийг чинь хараад үхэх юм бол аав нь санаа амар нүдэнэх бах. Аав нь харин харж байна. Хүн ер нь үр хүүхдүүдтэй эрдэм том мэдлэг мэрэгжлээ өвлүүлэх хэрэгтэй юм байна. Эрдэм номтой мэрэгжил мэдлэгтэй хүн ер нь хаанч газарддгүй юм байна. Миний хүү охиныгоо эрдэм номтой мэрэгжил мэдлэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлээрэй. Аавынхаа үгүйд дүүнэртээ аав нь болж өмг түшигтэй явж байгаарай. Хүүхдүүд минь эвэйтэй нэгнийхээрээ орж гарч тусдаа дэнтэй амьдарч яваарай. Миний энэ хүсэж байгаа зүйл тийм их хэцүү юм биш те. Аав нь бас нэг юмд их санаа зовж байна. Намайг амьд мэд байгаа дээр охиныг минь л нэг сайн айл ирж гуйгаад ураг барилдаасаа айл гэж хүсэж байна. Аав нь охиныхоо айл гэр болохыг хараад нүдэнвэл санаа амар юм да. Надаас хойш хоёр ах нь гэр ихчнэр нь охиныг минь л харж хандаж яваарай. Заав нь хэлэх гэснээ хэллээ. Одоо боллоо. За юу вэ? Бигээс хоолнд явчихдаг. Та нүүж гэр. Яаж нүүхгүй мө та? Гүй. Чи нүүх ёстой юм. Гүү штэ. Бисээ таныг энд шалчаад явж ах чинь. Тэмээгээрээ таныг дулчаад байж ах чинь. Шалаанаасаа гараагүй л штэ. Гүй би чамайг мөн гээд хүлээгээд байгаа шүү дээ. Окей. Би чинь түрүү энүүгээр ингээд нөөс. Одоо таны нүүх хийж واخгүй юу? Одоо та нүүн. Тийм билүү? Тий, одоо та нүүх واخгүй юу? Би яагаад чамайг нүүх ёстой гэж хүлээгээд ирсэн юм бол? За, одоо та сайхан бодож байгаа нүүч. Би тэгвэл дахиад хоолоо хараад тахъя. За. Та нүүж гэр.
Одоо чиний нүүх ээлжгээ би бол хүлээгээд л байсан. Хоёлынх нь хөлөг одоо яг байрандаа л байгаад. Та нүүхгүй бол. Хоолчин гайгуугаа. За би хоолойч харж идэрий да. Хоол нээж. Хаачих чамд. Тоолохгүй. Гинтэн. Нэг айлд очих ёстойгоо. Таг мартцсан байгаад байгаа юм. Сансан дээр нэг айлд очиод ирдэг юм уу та? За тэгвэл одоо таныг яаж ганцаар гэж юу болох вэ? Юу вэ? Хоёлоо цогёо. Би над залууд ажиллаад татах чи хувцас олж өгөөд ирээ за. Энд юм байна. Тэр байр юм байна. Тэр байр гэдэг чи юу вэ? Юу? Аминагийн гэр хаяг энд юм байна. Ти. Муу. Яг энд ирж исэн юм байна. Одоо саналаа. За. За орох уу? Чи юу хийх вэ? Би оръё. Та наа байж гисэн юм шүү. Юу. Чи одоо явж. За би явчих юм. Тэг. Би өөрөө л оръё. За. Энийг ав. Чи юу гэдэг вэ? Юу лээч. Цагаан дойл аваастай сан. Энийг мартах гэж шүү дээ. За би явлаа шүү тэгвэл. Тэг. Санаа зовлтгүй. За зүгээр үз. За. Оо, хөлцөөхөө. Дахиад орооч. За, сайн байна уу? Сайн байна уу? Уулзлага удсан байна шүү. За. Нааш ор. За. За. Ор. Үгүй чи. Сайн уу та? Хин чиний хуудаа? Хөөе. Яах гэж ингэж үтгий? Хүн ирчээд байхад цай цүү бэлдээч. Чи өөрөө цай хийж өг. За. Энэ цайны сүү. Шинэхэн тогооны өрөм. Жаалжуул цагаан идэ авчирсан. Миний сэтгэлийн юм шүү. Яах юм бэ хурдмэ? За баярлалаа. Али? Тийшээсөө. Та хоёроосоо уучлалт гуйгаар ирсэн юм аа. Хоёр хүүхдээ бодохоор л сэтгэл өвдөд байх. Одоо ийм юм ярих ямар хэрэгтэй? Манай хотхоогоос болж л хоёр хүүхэд маань салж сарнилаа. Би хүүгээ сайн хүмүүжүүлж чадсангүй. Уучлаарай.
хүү маань 2 хоногийн дараа гадагшаа сурахаар явж байгаа юм. Тэгээд 2 хүүхэд маань бие биенээсээ уламс холдох гэл байгаа юм шиг л санагтаад та 2 дээрээ ирж байгаа юм. 2 хүүхдээ нэг эвлэрүүлчих юмсан та. Та 2 минь туслаач тэ. За би нэг хоол цайны ая бодъё доо. Сайн уу? Яа, бүр яарад төгжрөл гэж амар нөөгаа та. Зүгээрээ би ч гэсэн төрөхөө орж ирсэн. За. Хоолон захиалсан юм уу? Захиалах уу? За би захиалж. Аавар нь танад очсон баг. Яс ээжээр нь баах урлуулсан уу? Үгүй ээ. Аав ээж 2 дээр ирээд чин сэтгэлээс уучлалт гуйсан. Би хараа ааваас нэг юм сонсоод. Манай аавс уу? Тий. Юу? Чи гадаад явах гэж байгаа юм уу? Харин тийм ээ. Би харин энэ талаар нөгөө чамд хэлэх гээд байж л чи нөгөө төрүүлээд уулзаад дуудчихлаа л да. Би чамд хэлчихсэн. Тийм ээ, хатагш явах оролцоо. Амина. Хатагшаага яваад үзгөө. Яг нэг хүмүүс нөгөө гэр бүлээрээ л яваад дээд юм байл л дээ. Явдаг л та. Тэгээд хойлоо хамт хатагшаага явъя. Хамтаа. Яс. Хойлоо хамтаа. Тий. Тэгэл таараа. Хойлоо хамт явъя. Тэгээ хамт явъя. Зовлон зүтгэж үргэлжлэхгүй. Хайр бүгдийг итгэн. Аваа. Бууж ирээд охиндоо туслаадгаач. Аав. Аваа. Аваа.
Байна уу? Хөөе аав наач байна уу? Үгүй би харисаа аавын хориг хурааж чаад хэд ийм боллоо л доо. Ийм болоо доо. Ямар юм бэ? Тийм үү. За чи тэгвэл штэ наа тухайга эвтэйхэн ярилцсан шүү. Уг нь нэр өглөө манад байж байгаад явсан штэ. Очиж уу? Тийм үү. За чи тэгвэл газ залга та. Байна уу? Ой нөгөө хүүхдийн хоолны газар байна. Би сая хөрөгтэй ирсэн шүү дээ. Таныг энд байхгүй гэсэн. Тэгсэн. Би дөнгө сая гараад тэгэл явж гин л да. Аав та хаанаа би байгаа газраас нь очиод авъя хөө. Зүгээр би нэг салхилах гал явж ирсэн. Намайг ирж авах гээд яах вэ? Би одоо өөрөө яваад очино. Би автобусын цугаа явж гин. Хурдан ирээрэй. За. Хөө. Миний охин ч ажлаас ийм их тэрх үс юм уу? Ажил нь гайгүй байна уу? За, аав нь ороод нэг хоол ирээдэг. Чи сайхан наанаас махад амарч. Та яагаад надад хэлээгүй? Юу хэлээгүй гэж? Эм чин толгойн юм шүү дээ. Хүн толгой өвдөхөр юм уудаг үсттэй. Яг л тэрнтэй адилхан. Өдөр болгоо одоо хүмүүсийг дэ амин тийм өөжээ гэж хэлээд байгаа үсттэй. Яг тэр шиг наадах чи өдөр болгон л уух хэвээр. Тархины амин дэм. Би удлаа яриад. Би энэ нүд чинь бүгдийг хайж үзсэн. Энд чи альцгеймер өвчтөг хүний уудаг юм гэж юм. Хава. Тавцээ мо. Кийлаа минь. Чи намайг харж байгаа юм шүү дээ. Энэ хөл гар зүгээр аав нь ингээд наас цаашаа яваад ирж очоод та нартай зүгээр уцаар ярьж байгаа юм шүү дээ. Зүгээр би ерөөсөө ах руу залгаж хэлнэ. Чи юуг нь ярьж хэлэх гэсэн бэ чи? Би тийм айхтар өвдөөгүй байна. Харин ч би бүр ухаан санаа гайгүй байгаа дээр та нарыг бүгдийг дуудаад гэрээсэлдээ хэлээ захаад хэлчихсэн. Одоо би дахиж та нарт түг удмааргүй байна. Яагаад хүүхдүүд махайхаа өвднийг мэдж болдгүй юм? Бид нар мэдээгүй байж байгаа танд ямар нэг юм болсон бол яах юм? Миний бүр айчих чи. Хоёлаа гадагшаа явж имжлүүлээ. Хэтэд салахс хамаар хаашаа ч явсан хамаагүй. Хамгийн сайн минь авч угаад хамгийн сайн имжлэгийг нийлгээ. Имжлэгт өвч юмстэй те. Тэгэлгүй яах. Имжлэг. Уучлаарай. Охныхоо бүр зовоочлаа. Битээ санаа зовоо. Айх юм байхгүй. Зүгээр. Яах вэ? Хоёулаа муугаар бодъё л. Аавд нь хэрвээ гадуур дотор явж чаад янз бүрийн муу юм болсоо гэж бодъё. Тэгвэл яах вэ?
Миний халаасыг уудлаад үзэхэд л ийм юм гараад ирнэ. Харж байгаа үз. Намайг үлжих үү гэдэг. Би хан уул дүүргийн арчин танаа гэрийн хаяг байгаа үстэй. Зөв бидтэй. Манай гэр бүлийнхэнтэй холбогдох дугаарууд охин бүрт хамгийн түрүүнд чам руу хүмүүс залгана. Харж байгаа дараа нь хүү утхан баяр утасны дугаар дээр танаа найз залуугийн дугаарыг бичсэн. Хамгийн сүүлд өөрийнхөө дугаарыг бичсэн. Харж байгаа үстэй. Аав нь өнөөдрийг хүртэл энэ бичсэн цаасаа ашиглах нэг ч удаа гарч байгаагүй. Зүгээр байгаа байхгүй юу? Санаа зовлон байхгүй. Аав нь энэ имээ уугаад байхад зүг зүгээр болчих. Үлцэх хүүгээ асуулаар бид нар эмчнэрийн зөвлөгөө хурал хийсэн. За бидний зүгээс бол Альцгеймер өвчин оншилсан байгаа. За энэ зураг бол үлцэх хүүгээ тархины MRI зураг. Их тархи болон зулай шанаа камарсан тархины хатангиршил үүссэн байгаа. Энэ бол Альцгеймер өвчний шинж тэмдэг. Ой санамжаа алдах, мартах санах, сэтгэл готролд орох, нойргуудах, за явандаа бүр орчны харилцаа муудах, бүдгэрэх, би даач хийдэг байсан зүйлээ хийж чадахгүй байх. Хийж чаддаг байсан зүйлээ ганцаараа би даач хийж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? Имчилэгдэж болно сте те. Дэлхийд дахинд яг эмийн имчилгээ байхгүй байгаа. Америкт нэг эм гаргасан боловч 100% үр дүн гараагүй учраас бидний зүгээс бол ганцаардуулахгүй байх, хараа хяналттай байлгах, тайван байлгах, гинтийн цочролд оруулахгүй байх нь хамгийн чухал. Харанхуй байсан газарт мүдхэн наран мандаж өглөө болдог цасан хүндий цэцэгс урадаа ганц ганцаараа ирсэн хүмүүс хос хосороо амьдрал бүтээж ганцхан үгээр орчлон ардаа хүсвэл бидэн нэжисвэл бидүүлж өдөр өдрөөр хайрыг үтэнэ Юу жоо? Сайн юм дөө. Ах нарийн дүүтэйг нэг юм ярилцах гээд. Ах чамтай уулзъя гэдэг нь маргааш гадагш явах болчиход. Тэгэл энийг дүүтэй өгч. Юу юм? Аавын байранд л хөрөө. Аавыг сайн ирж таарч авраа л гэж. Тийм карт нэг юм. Наа чи яах вэ? Ахын сэтгэл байгаа. Аав туртай минь авч өгөөрэй заа. Болоо. Та гадагшаа явах гэж өөрөө нэг хэрэглээ танд хэрэгтэй шүү дээ. Зүгээр дээ. Наа чи миний сэтгэл. Бүртөө. Ахын дүүгээсээ дахин уучлахгүй маар санагдаад байна. Таач нэг л болчихгүй мүү. Ахыг үнэхээр уучлаарай мэд. Би та уучлалт гуйцсан шүү дээ. Энэ үхэн хугацаанд ахын их л зүйлийг ойлголоо. Ихэж их л бүдрэрлээ. Маш их зүйлийг ухаарсан мэд. Энэ цагаас хойш ахын ёстой хаашиг яах вэ? За.
энэ захиал ахт нэг зүйлийг ойлгосон та. Наата хаяа чи одоо. Энэ чинь миний хувьд маш хүнтэй зүйл байхгүй. Энэ л ахт нь их л ухаарлах өстой. Надаа байж. Хүн тэгээд ер нь гэр бүлээс л чухал юм байхгүй юм лээ. Сайхан болчлаа. Хоёлаа явж юм уу? За тэгэл та. Би дааш үзье. Өдөртөө 3 газар л очдгийг. Тэрнээс биш хөөрхий. Нэг хийч тийш алга болохгүй байгаа. Ой санамж нь модож тэрний хаяраар аашин ч гэсэн огцсон болчихсон. Гэхдээ хяналтантай байлгаж болохоор байгаа. Та боломжтой үедээ томох руу яриад сэтгэлийн нэг тавшруулахгүй бол цаатар чинь нэлээд хямарсан явж илээ. Тэмээд санаа зовлтгүй. Би ахтай байх холбоотой байгаа. Тэ. Одоо ахын дахиад нэг яриад байгаа. За дүүн машин барьж идэх чаад ярь. Баяртай. За болгоомжтой өрөөнд. Юу хийж байгаа юм? Та надаа байраа өгсөн дөө. Тод мөнгө өгсөн шүү дээ. Гүү дээ. Тэгсэн шүү дээ. Гүй би отоход байраа өгөө чамд мөнгө өгсөн биз дээ. Хутлаа яриад хүн бодлуулаад ах. Та өвцөн гэд худлааж үчиглээд байгаа юм шүү. Бүгдийг сайн санаж шүү дээ. Одоо хантаач энийгээ мартахгүй байна. Хоёлаа хогийн ресторанд очиж байгаа юм идчихэд тэгээд нэг тийш хамт байв. Тэгье. Сайхан юм аа. Шгүүд. За кино таалаад үү? Таалагдлаа. За. Олон юмыг санахгүй мартаж байгаа хэрнээ. Зарим нэг урд нь болж исэн үйл явдлыг тод санаад байх юм. Та одооныхоо юмыг мартаад байгаа юм чинь утгаахыг ч гэсэндээ мартгал хэрэгтэй шүү дээ. Байр маараа өвлөлцөн ч шиг. Намайг харж гин үү? Би таныг сайн халамжилж байгаа зү. Намаа мартаж болохгүй шүү. Заа юу. Охноо мартахгүй тул тэгвэл нэг зураг авах уу? Тэгэж би нэг хоёрын зургийг дараад гэх. Хамтдаа авахулъя. Хамт уу? За тэгтий. За тэгвэл селфид нэ. За. Зя. За яах вэ? Таас төгөөрх гэрсэн шүү дээ. Энэ дээр та нүдэн хэнцэн биз дээ. Нэг нүдэн хэнцэн биз дээ. Гуруулаа сайхан гарчээ. 10 жил байхдаа чи
англи хэлний сургалтанд сурах юм аа. Мөнгө хэрэгтэй байна гэд. Тэгээд чавд мөнгө өгч чадаагүй. Чи ер нь англи хэлний сургалтанд сурсан юм уу? Суугаагүй штэ. Та тэрийг санд юм уу? Тэр байтугай гэж санаж байна. Чи бүр жоохон байх та. Бас л нөгөө дунд ахтаага муудалцдгаараа муудалцаад уйлаа майлан болсныхан дараа би энийг аргадах гэж нөгөө хоёр ахаас нь нуугцаар энэ хүүхдийн паркаар авч зугаалуулж илээ. Тэгээ энэндээ нэг зармиг аваад өгцөн. Тэгсэн чи энэ маань алсын харагчд дээр тоглоно гээд тэрэн дээр суулгах мөнгө байдаг. Тэгээ энийг мангасан ямар баахан голгуулад тэгээд гэрлүүгээ авч харсан да. Хөөе аваа тэр үед би өвдөө амар шалбалж ийсэн шүү дээ. Тийштэй нэрээ. Унаад ин чин. Тэгээд нөгөө хин баахан göмж цэвэрлж өгөөд нөгөө очиод бас загнуулахгүй л гэж айж байсан. Байна уу? Байна. Ах уг нь цагийн өмнө манайх руу ирж гэсэн одоо л байдгүй. Утас нь бүр холбогдохоо байлжиж. Миний яриа санаасаа хотно. Хамгийн сүүлд уцаар ярихад автобусны буудлын дээр байна гэсэн. Тэгээ одоо автобусны буудлын дээр нь очиод үзсэн чинь харсуу үзсэн хин ч алах. Одоо харин орж гардаг хэдэн газараар нь ороод үзээд хий та. Чи ер нь гэрлөө ороод үзээдгүй. За. Сайн байна уу? Цагдаагаас ярьж байна. Та яаралтай өрөөд ирэх үү? Аавч нь хуучин гэрийнхэн төрөөр эргэлдээд ижилт. Хөршөөч очиод уулзсан чинь танихгүй байхаар нь бидэнд дуудлага ирлээ. Манай эргүүлийнхэн очиод авцарсан чинь ахгүй байж таарлаа. Та хэдийн бүртгэл байсан тулдаа л холбоо олж чадлаа. Ийм болцсон нэг ингээд ганцаараа гин явуулаад иж болж байгаа юм. Харин тийм ээ. Уул нь мэдээллийн цаасан дээр бичээд карманд нэгээд явуулсан юм. Тэр цаас тий тэгэл хаягд нь өргөдөн. Хувцсан дээр нь бичээд оёлдоо. Яадаг эсвэл өөрөөсөө байн хамт үйдэг юм уу? Тэг дараа нь ямар нэг юм болох юм бол дараа нь тэгээд хамсаж үйд суснаас дээр үсттэй. За тэгээд маа энд оройсоо зураад аваад яваа. За баярлалаа танд. За яа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Ер нь өглөө хоёлаа цуг гарч явах. Тэг бас таныг оройтчвал би таныг авчий. Тэг үү? Автобусын дотор явж хахад хаан буухаа сандаггүй. Нилээ удаа явж хахад сүулдэ буугаад уцаар ярих гэсэн чинь цэнийг нь дуусаад унтарчихсан. Тэгээл сандраад яахаа мэддэггүй. Зүгээртэй. Та нарт туулна төвөг болохгүй юмсан л гэж хичээх юм. Даанч ажил төрлийг чинь алдагдуулаад цагдаа дээр хүртэл дуудуулчихлаа. Та битгий өөрийгөө буруутгаад бай. Таны буруу биш. Миний буруугаас л боллоо.
нар маань гадаадд байгаа болохоор би аагаа харж үлдэхгүй болохгүй нэ. Та ойлгоорой. Зүгээр дээ. Харин чамайг ийм шийдвэр гаргасанд өмнөөс чинь би их баяртай. Хорч хүрээгүй байхдаа намайг дагаж өнөөдрийг хүртэл үнэнчээр гар нийлэн хамтран ажиллаж байгаад би чамд маш их баярлж байгаа. Чамайг өөрийнхөө охин шиг л бодож өгдөг хүрлээ. Аавыгаас гэдэг чинь томон зүг. Чи ар гэрийнхнийхээ тухай ярьдаг үуч би баг сагийн гадралтай л байсан. Тэр өдөр аавтай чинь ярилцсан суухдаа та хоёрыг эргээд аав охин болоод хамт амьдарч байгааг сонсох сэтгэлд нэг л дотн сайхан санагдсан. Ашгүй нэг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэх гэж байхад ийм ч юм болох гэж хожим харамсахгүй тулд чи зөв шийдвэр гаргасан. Гинтэн шийдвэр гаргасан доочлаарай ааш. Зүгээр дээ. Арга ачлах гэж байгаа ийм сайн хүүхдийг юу гэж бодохгүй. Үс чинь үү? Өсөө ээ. Би нэг аяа усаж байна. Нэг цэсэр салаад нэг хөлөөс тавыг нэ. За. Надад нэг ус өгөөч төхөн. Усаа. Ууз. Харин ууз. Ядарч ийнэ яаж? Зөөгч хүнээрээ баларх болоо гэсэн чи миний харж ялцуулт юм багч нэ. Чи яста муухай шуналтай юм аа. Яава. Шинэ жилээр ажиллаад тахтай байдیں۔ Хамаг зөөгчнөрөө амраачаад хүн тамлаад тах юм. Яах вэ? Манайх чинь тэг мундаг газар болохоор чинь баяр төхөр хүмүүс дүүрч юм байна шүү дээ. Орой нэр аавж хөр видео кал ийн гэсэн. Далмаар нас чамтай танилцъя гэж хэлээ. Далмаар на? За албан ёсоор танилцъя гэж хэлээ. За. Хараа. Хойлоо нэг хайчлаад авдчих уу? Яах ч юм. Хин 85-гаа ухаах үзье. За яах юм бэ? Хатнад нар зөөгч хэлэж чи бас эзэн өөр аягаа угаач та тийм үстэй. За харьтаа шүү. Үсээ. За. Уяах. Тооцооч. Ан дээр үлдээч. За. Тооцоо. 150 төгрөг шүү. За. Уяах. Энэ зааланд яваад байгаа эмэгтэй танай хэлрөө. Тий ахих. Тэгээд бас компани зэрэлтэй. За. Шинэ жилийн мэнд. За баярлалаа. Сайхан баярлалаа. За. За. За шинэ оны минь багтлаа. Шинэ оны минь тэгчээ. Ээж таныг орой аавтайгаа хамт хүрээд ирээрэй гэсэн шүү. Хамтаа оноо гаргая гинэ. Үгүй ээ. Шинэ оноо гэр бүлээрээ гаргасан дээ штэ. Өө тийм үү. Маргааш яваад чи заяа. За ойлголоо. Би ээж тэлчээ. За сайхан баярлалаа. За сайхан баярлалаа ихчээ.
Яа. Харин аавыг харсан уу? За энэ суужсэн юм байна. Өнөө. Байна. За яаж юм? Ямар ч гэсэн цагдаад мэдгдчихлээ. Тэгсэн чинь тээврийн цагдаатай холбогдоод ямар ч гэсэн камер шүүлгээд өгье гэж байна. Тийм үү. За чи шалгуулж чадах уу? Би хууч цаашаа машин руу авлаа. За. Би зүгээр. За хоёлаа явъя. Хөөе. Гүр би энд охиныгоо хүлээж байна. Ямар охин? Манай охин сургууль дээр нэрчсэн чинь харин байдаггүй. Хинч байхгүй. Хичээлэн тарцсан байлгүй. Одоо уулын гэртээ ирэх болж байгаа да. Та тэгээ гэртээ ороод хүлээхгүй байсан. Гэртээ орохоос өмнө охиндоо энэ мөнгийг өгчөөд л орохгүй болохгүй. Гэрт орчих юм бол охиноос өмнө төрүүлээд энэ мөнгийг авах хүмүүс байгаа. Та наад мөнгөөр яах гэдэг юм бэ? Охин маань англи хэлний сургалтанд суунаа. 150,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би бүр цуглуулж хагаад өнөөдөр 150,000 болгоцсон. Одоо энийг охиндоо өгөөл хөтлөлцөө дэглүүг орно. Чи яв. Өөрхөн замаар яв. Зүгээр. Та тэг бүгдийг мартчихад энийг санаадахтай байх үү? За хоёлаа харъя. Гэртээ харъя. Чи яагаад намайг чаргуулчихдаг байгаа юм бэ? Явъя гэж штэ. Явъя гэж. Цаашаа.
Биш дээ би бүрт байна. За явъя хоёлаа харидах уу? Үгүй. Чи биш байна. Би охиныхоо тослоо. Зяара болцсон шүү. За. Гоё харагдаж байна. Ястай янз харагдчих. За. Оо, жүүсээ мартчих. За шинэ оны мэндэ. Шинэ оны мэндэ бүгдээрэнд нь. Шинэ оны минь. Хөөе за сайн байцгаана уу? Хөөе, манайх нөө. За. За сайн уу манайха. За шинэ оны мэд. Бүгдэнд нь шинэ оны минь төргий. За дүүнэртээ бас шинэ оны мэнд хүргье. Шинэ оны минь төргий. За би газ цагаас алхах тий. Бүртөө аав дуцаа өгөөч. За одоохон. Хамар хэрэг нэ. Өвөө хайртай шүү гэж. Өвөө хайртай шүү. Аава баярын мэнд хүргье. Баярын минь төргий аваа. Баярын хүн минь хүргье аав. Шинэ оны минь төргий. Эрүүл энхийг хүсье. За тэгээд та бүхэндээ бүгдээрэнд наад чараа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Баяртай тэгж байгаа дээрээ за. За. Шинэн гаргаж байна. Дэлгэр ширээн тач. Гол юм мартсан шүү дээ нэраа. Зя. За, ширээ ямар санагч байна? Өстой гоё юм. Гоё юу? Янз бүр ширээ бэлдсэн бас даа. Оо, ийм мартах чинь. За. Заава. Шинэн гарах чамч хэдүүлээ нэг ээжинд болдог тогтоолчих уу? Тэгэл та. Авчи мөндөг хөгжимч штэ. За үгүй миний дуртай дуу явал да. Вич тойр нөөник танилцчих та. Нөөник дуужсэн дуугаа. Гэтэ дуулаад тэрхээ. Тий. Ээж ч одоо аавынх нь тэр дуунд уяраад тэгэл ирсэн шүү дээ. Үнэхээр гоё дуулдаг байсан юм аа. За. Аав нь ээж тэр бүр танилцах гэж тэр дуу хүнээр заалгуулаад тэгэл сураад ирсэн. Даа ч одоо баг мартсан байна. Залуу ээжээ бит хоёр. Амьдрал үргэлж сайхнараа алтан нараа мацсан хивээрээ ашны гэрэлтэй хожмын амьдрал сайхнараа хорвоо хүмүүс сайхан сэтгэлээр цагийн уяасаа дахиад амьдрал үргэлж сайхнараа алтан нараа мацсан хивээрээ ашны бид хоёр ер нь хамтлаг байх байсан шүү. хожмын амьдрал сайхнараа хорвоо хүмүүс сайхан сэтгэлээр цагийн уяасаа
залуудаа их нэртэй дарлуулад өртөл насндаа үр хүүхэдтэй дарамтлуулаад амьдарч байна. Аавынхаа байгаа байхгүй мэдэхгүй байна гэдэг чи юу гэсэн үг? Яг одоо явж тэр мөнгө авчрахгүй бол чи ихнэргүй болно шүү. Өглөө болдог цасан Ээж маань энэ гэр бүлийн бүхий л асуудлыг шийддэг байсан. Хүүн ээжийнхэн тэр үүргийг өөр дээрээ авдсан билүү гэж бодлоо. Тэр бүрт намайг ахаа гэж дуудах нь байтугай хүнч гэж тавдаггүй шүү дээ. амьдрал бүтээж Та манайд амьдрал да. Манайд ээжийг дурсах юм юу ч байхгүй. Чи зүгээр аавыг хажуудаа авч чадахгүй бол тэрийг хэлж цай. Та надад яг юу болоод байгааг хэлдэг. Гэхдээ та нар ч гэсэн яагаад ийм сонио харилцаатай болж чаддаг. хайрыг үтэнэ амьдрал гэдэг шууны дэрэлт алсад хүрэх мэсгийн зам юм хаяа хэцүүхэн хүйтэн салхитаж хаяа дулаахан амгалан өдөрт бүхэн надуудж өнгөрсөн өдрүүд ухаарлаж хөл тавилангийн зам дандан гişээ хөвсөн хөлөж игээд босон